Сайн байцгаана уу сонсогчдоо. Idea Plus podcast-ийн 19 дахь дугаар эхэлж байна. Өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг хэн бүхэнд шин санаа, урам зориг өгөх зорилготой подкастын маань ээлж дугаарт олон улсын мэргэжсэн коуч Номин маань оролцож байна. Мөн манай хөтлөгч Туул Австралиас холбогдоод байна. За та хоёртаа энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байцгаана уу сонсогчдоо. Австралийн Мельбурнээс Туул мэдчилж байна. За баярлалаа. Өдрийн мэндийг хүргэе. Подкаст урьж оролцсон их баярлалаа. Бид подкастаараа бас залуу мэргэжилтнүүдтэй бас өөрийгөө ахиулах, хөгжүүлэхэд хэрэгтэй гэж бодсон одоо сэдвүүдээр дэлгүү ярилцахыг бас хичээдэг байгаа. За юуны түрүүн зочноосоо өөрийнхөө карьерийн түүхийг товчхон сонсогчдоо танилцуулаач гэж хүсмээр байна. За миний карьерийн түүх гэвэл нэлээд товчхон л доо. Би Таиланд улсад анх волонтер буюу сайн дурын ажил хийж карьераа эхэлжсэн. Одоо ер нь бол хүмүүсийн карьер гэхээр хүмүүс юу гэж ойлгодог вэ гэхээр яг л тодорхой албан тушаалт те нэг том компанид ч юм уу ажилласан цагаас эхлээд карьераа ойлгодог. Уг нь карьер гэдэг бол таны амьдралдаа хийж исэн бүхэл ажлыг нийтэд нь хавсаргаад таны яг ямар ажил хийж исэн бэ, хэдэн настайгаасаа эхлээд ямар хүнтэй хамт ажиллаж исэн бэ гэдгээс карьерийн зам л эхэлдэг л те. Тэгэхээр би анх 17 настайдаа Лондонд Дорчестер гээд 5 одтой буудалд яг цэвэрлэгчээр нэг бүтэн жил ажиллаж исэн. Тэрийг бол би карьерийнхаа хамгийн ихний ажил гэж бол хэлнэ. Тэрний дараа бол маш олон ажлууд хийж исэн. Монгол улсад ирээд 2013 онд баха Mongolia Talent Network-т ажиллаж исэн. Хөдөлмөр зуучлалын компанид зөвлөхөөс нь эхлээд яг захирал хүртэл ажиллаж исэн. За тэгээд тэрний өмнө ч гэсэн сайн дурын ажлуудаас хийж исэн л те. Тэгээд BTS coach гэдэг Англид олон улсын төвшний томоохон компаниудад карьер болон коучинг үйлчилгээ үзүүлдэг компанид Монголын анхны ажилтан болоод ажилласан. Тэгэд яг одоогоор бол Witstable Consulting гэдэг сургалт үйлчилгээ коучинг компаниг удирдах явж байна. Карьерийн хувьд өөрийгөө ахиулахыг хүсэж байгаа, бүтээмжээ нэмэгдүүлэхийг хүсэж байгаа хүмүүстэй нэлээд тулж ажиллаж байгаа байна л да. Энэ талаараа яг сүүлийн ажлынхаа жишээнээс товчхон танилцуулахгүй юу? Хэдэн хүнтэй ажиллаж байна? За таны өмнөх ярьцлагыг одоо үзэхэд бол бараг ихэнх хувь нь гадаадын мэргэжилтнүүд байдаг гэж би ойлгосон. Тий. За 2020 оныг дүгнээд хэлэх юм бол үйлчилгээ авж байгаа коучи гэж нэрлэдэг л те. Хүмүүс маань 55-аас 60 орчим хувь нь бол гадаад хүмүүс байна. Ихвчлэн Европ, Англи, Америкээс холбогдож байгаа. За 40 орчим хувь нь бол монгол хүмүүс маань байна. Тэрний бол нэг 10% нь гадаадаас холбогдож байгаа. Монголдоо байгаа бас гүйцэтгэх төвшний. Гэтэ гүйцэтгэх төвшнийхнэр хязгаарлагдахгүйгээр за бас карьер ахиулъя гэж бодож байгаа те. Эсвэл хувь хүнийхээ хөгжилтөөр анхаарж байгаа олон хүмүүстэй ажиллаа. Ер нь баг 1000 цагийн коучинг хийсэн байна. 2020 онд. Тэгэд одоогийн байдлаар ойролцоогоор бол нэг 100-аад хүмүүстэй бол ажиллаж байна. Гэхдээ зарим хүмүүс бол коучинг үйлчилгээ авчаад 1 жил ч юм уу хагас жилээр амардаг. Зарим хүмүүс бол ерөөсөө 7 хоног болгоо 2 удаа, бараг 2-3 жил тогтмол аваад явж байгаа хүмүүс байдаг л та. Тэгэхээр ер нь нэлээд л коучинг хийсэн, сургалт хийсэн, үр бүтээмжтэй жил боллоо л гэж дүгнэж байна. Ялангуяа одоо хөл хориотой үед магадгүй бас их зайнаас холбогдох энэ технологиг төлөхөө ашигласан байх те. Тийм, ковидын нөхцөл байдлаас болоод яг зайнаас бол ажиллаа. Бид нар чинь нөгөө боддоор яг амьд харилцаа үүсгээд сургалт хийхэд бол за хүмүүсийн биеийн хилэмж ямар байна ч гэдэг юм уу те. Өөрийгөө яаж илэрхийлэх вэ, олонний өмнө яаж ярих вэ гэх ур чадрууд дээр анхаардаг штэ. Тэгвэл одоо яг Zoom call орч юм уу те. Онлайн орчинд яаж хүмүүстэй холбогдох вэ гэдэг чинь бас нэг том чадвар болчиход байгаа байхгүй юу? Би бас энэ дээр нэмээд арай ухаад гэх юм уу лавлаад асуумаар байна. Одоо залуу хүмүүсийн хувьд яг уу карьерийнхаа замыг мэдсэн одоо чаддаг өөрийнхөө авьяасыг мэдсэн чаддаг зүйлээ ойлгоцсон мэргэжилтнүүдийн хувьд мэдээж ингээ хөгжөөд явна. Харин одоо ингээд коучингтэй хамтран ажилласнараа тэрийг арай хурдлуулах боломжтой байдаг юм уу? Та давуу талыг яг өөрийнхөө өнцгөөс тайлбарж өгөөч. Коучингийн давуу тал бол ерөөсөө та өөрийнхөө үнэт зүйлийг маш хурдан хугацаанд тодорхойлно. Таны хүсэж байгаа, хиймээр байгаа тэр зүйл чинь үнэхээр таны яг мөн чухал зүйл муу юм уу? Эсвэл та зүгээр нэг busy syndrome ч юм уу те. Завгүй синдромд орчоод бусад хүмүүсийн зорилгын төлөө яваад байгаа мó гэдгийг чинь маш хурдан тодорхойлснараа маш олон жилийн хэмнэлтэй. Нөгөө тэгвэр яг карьерийн хувьд ч юм уу, эсвэл хувь хүнийхээ хөгжил хувьд ч юм уу, манлайлалын хувьд ч юм уу, ямар чадрууд дээрээ ямар байдлаар яаж ажиллах вэ гэдгийг маш төрөвчлсөн байдлаар өөрт нь ухааруулдаг. Reflection гэж ярьдаг штэ. Тэрийг бол маш сайн хийдэг гэж боддог. Тэгээд бас нэг давуу тал гэвэл коуч гэдэг хүн бол ерөөсөө ингээл таныг их сайн сайхан байдлаар магтаал те.
та сайн байна, таны ажил сайн байна, та энийг чадчихна гэдэг нэг дэмжигч мотивац өгдөг хүн биш л те. Коуч хүн бол таныг илүү чаленж хийдэг. Таны болохгүй байгаа зүйлийг өөрөөр чинь харуулдаг. Тэгэхээр коучинг үйлчлэгээ авж байгаа хүн маань нэлээд нээлттэй, нэлээд өөр дээрээ ажиллахад бэлэн, өөрийнхөө алдад дутагдлыг олж харахад нээлттэй байж ижил хурдан үр дүн гарна. Тийм болохоор давуу тал нь юу вэ гэхээр цаг болох мэдээж хэрэг төрөвчлэн. Гэхдээ тэрнээс илүүтэйгээр олон жил одоо өөрийнхөө мөн чанартай холбогдохгүй, үнэт зүйлтэй холбогдохгүй зорилгын араас хөөцөлдөж явж байгаад олон жилийн дараа би чи юу юуны төлөө яваад ирсэн бэ гэдэг асуулт их олон хүмүүс тулгардаг. Тэр асуултнаас л ангиж харахад туслана гэх юм уу? За би энэ асуулт дахиад 3 төвшөнд арай жоохон дэлгэрүүлж асууя гэж бодлоо л доо. За дөнгөж ажлын гараагаа эхлүүлж байгаа залуу мэрэгчлэн. За менежерийн төвшөнд ажиллаж байгаа одоо 4-5 жилийн туршлагатай ажилтан. За дээрэс нь гүйцэтгэх удирдлага гэдэг ингээд 3 төвшин гээд аваад үзье. За гүйцэтгэх удирдлагуудын хувьд одоо коучинг авахад одоо тэдний гол хэрэгцээ нь юу гэдэм бэ? Өөрийн яг хамгийн сайн чаддаг ажлаа одоо сайн хийгээд явсан гүйцэтгэх удирдлага байлаа гэхэд за манлайлч юм уу яг тэр хүн тиймэрхүү төвшний хүмүүст ер нь нийтлэг тулгамдсан байдаг одоо асуудал нь юу гэдэм болоо. Тэгээ тэрнийх нь шийдлийг одоо мэдээж өөрсдөр нь олуулад байна шүү дээ. Тийм аа. Хүмүүсийг ингэж асуудаг л да. Дөнгөж ажлын гараагаа эхэлж байгаа залуучууд эсвэл гүйцэтгэх удирдлагын хооронд коучинг авж байгаа үйлчлэг нь их өөр өгдөг үстэй гэж боддог. Нэг талаараа бол өөр, гэхдээ нөгөө талаараа бол яг адилхан. Гэхдээ асууж байгаа асуулт нь л арай өөр байдаг. Жишээлбэл дөнгөж карьераа эхэлж байгаа залуучууд би ямар ажил хийх вэ? Надад ямар ажил илүү тохирох вэ? Би ямар компанид ажиллах вэ гэдэг дээр анхаардаг бол гүйцэтгэх удирдагч хүмүүс маань би юу н яагаад энэ компанид ажиллаад байгаа юм бэ? Би юуны төлөө энэ бизнесийг эхлүүлэх гээд яваад байгаа юм бэ гэдэг илүү үнэт зүйлтэй холбоотой асуултууд гарч ирдэг. А хоёрдугаарт нь гүйцэтгэх удирдагч хүмүүсийн хувьд ялангуяа олон хүмүүс удирдах ирэхээр цагийн менежментийн ялцчихгүй асуулт гарч эхэлдэг. Би илүү бүтээмжтэй болохын тулд илүү хүмүүсийгээ одоо зөвхөн нэг ажил хийдэг хүн байлгамааргүй байна тий. Тухайн хүмүүсийн үнэт зүйлийг компанийнхаа үнэт зүйлтэй холбомоор байна. Тэр яаж тэр хүмүүсээ мотивацруулчих юм бэ? Миний нөгөө нэг амьдралын тэнцэр мэнцэр гэдэг байгаа чи юу болж байгаа юм бэ гэд олон асуултууд илүү том зургаараа гарч ирдэг гэсэн үг л тий. Тэгэхээр удирдах төвшний хүн ч бай дөнгөж эхэлж байгаа карьер залуучууд ч бай яг адилхан асуултаар чиглүүлэгдэнэ. А гэхдээ нөгөө утга агуулга нь арай өөрчлөгдөн гэсэн үг. Намын маань түрүүн хэллээ штэ. Одоо 17 настайдаа анхныхаа ажлын гараагаа зочид буудлын 5 удаа зочид буудлын цэвэрлэгээний ажлаас эхэлж исэн гэд анх ажлын гарааг эхэлсэн түүхээ ботсон чинь намын хэлсэн учраас би анх 15-6 настай үедээ оёдлын үйлдвэрт 103 сар ажиллаж исэн гэдгээ санаж байгаа байхгүй юу. Тэнгүүд тэрийгээ би ажлын гараа гэж юусоо бодож ч үзээгүй байсан юм байна. Тэгэхээр яг энэ тал дээр одоо ямар байр суурийг одоо залуучуудад үлгэрлэж хэлж болохоор байгаа байна мó. Тий, саний асуулт надад их таалагдлаа. Ер нь хүмүүс бол яг карьерийг 2-3 янзаар илэрхийлж болдог л доо. Онлын хувьд те. Эхний хувьд карьерийг бол ер нь яг сурсан, төгссөн мэрэгчлэлтэй холбоотойгоор ямар нэгэн байдлаар мэрэгшээд мэрэгжил эзэмшээд явахыг хэлдэг л дээ. Жишээлбэл хуульч ч юм уу те, багш ч юм уу. А хоёр дахь карьерийн ойлголт юу вэ гэдэг бол таны амьдралынхаа туршид хийсэн, сонгосон бүх сонголт туршлагын одоо нобор, шоколадны нобор гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр тэгтээ таны тэр хийсэн зүйл чинь таны яг одоо хийж байгаа ажилтай ямар нэгэн байдлаар холбогдох хэрэгтэй л дээ. Тэр би түрүү 17 наснда цэвэрлэгч хийсэн гэд Дорчестер буудалд ажилласан нь бол миний нүдийг нээж өгч ирсэн. Яг тэр тухайн үед бол нэг 15-16 настай Монголд би нэг 10 жилээ төгсчөөд Муйсын олон улсын эдийн засгийн харилцаанд орж исэн, суралцж исэн. Тэгээ тухайн үед бол дадлаг хийч гэдэг юм уу те 10 жилд байхдаа цагаар ажил гэдэг ойлголт бол надад л байгаагүй. Манай гэрээхнээс ч гэсэн ямар ч тийм зөвлөгөө байгаагүй. Тэгэхээр тухайн үед бол буудлын цэвэрлэгээ хийнэ гэдэг нь миний нөгөө өвцөнтэй холбоотой л доо. Ресторант ч юм уу те зөөгч хийгээдгүй чадаагүй учраас тэгээд Жюдит гээд эмэгтэй байсан. Намайг яг удирдахжсэн эмэгтэй. Тэгээ маш чанга байсан л та. Тэгээд хамгийн эхний өдөр би ерөөсөө мартдаггүй. Одоо жишээлбэл би нэг өдөртөө 30-аас 40 өрөө цэвэрлдэг байснаа сандیں۔ Нэг давхрыг цэвэрлэн гэсэн. Тэгээд ингээд давхрын хооронд гүйдэг. Нилийн хүнд тоос орогч бариад явдаг. Тэгээд намайг яг нэг 6 давхарт ч илүү өрөө цэвэрлээд байжсэн чинь ингээд уцаар орилдог байхгүй. Дотоод уцтай. Тэгээ ойрлоод ингээд номоо чи юу хийчвэ? Тэ чи баг ингэж ажиллаж чадахгүй юу? Болохгүй шүү. Чигээс хүрээдэр гээд. Тэгээ нөгөө хүн тоос орогчоо зөөгөө дээшээ гарсан чинь ширээлүү заагаад чи ингээ юу ямар алдаа хийснэ хардаа гэд ямар алдаа хийсэн бэ гэсэн чинь Дорчестер чинь нэг ширээн дээрээ нэг 2-3 сэтгүүл тавьдаг.
Тэгээд тэр сэтгүүл нь болохоор яг ингээд энэ тэнцүү биш байгаа байхгүй юу? Жага хайш яаш нэг гурван сэтгүүл нь тэр гурван сэтгүүл нь нэг лайнд биш байна гэж хэлж байгаа. Тэр ийм хаашаас зүйлийг хараад өчнөө мөнгө төлж байгаа одоо одууд ч юм уу те хүмүүс орж ирээд яагаад 5 одтой сервис гэж нэрлэдэг юм бэ гэж загнуулж исэн л та. Тухайн үед хоёр зүйлс орж исэн. Нэгдүгээр би бол хүн загнуулж үзээгүй байсан яг үнэндээ. Би өвөө эмээ дээр өссөн өвөө эмээгээ өөхөд гэрийнхэндээ тэгж их хашгирч хорилт загнуулж байгаагүй. А тэгээ хоёрдугаар ийм жижигхэн зүйл дээр ийм том ач холбогдол өгж байгаа юм байх та гэдгийг бас ойлгож ирсэн. Тэгэхээр миний карьерийн замналыг яагаад оркестртэй холбож ийн гэхээр ерөөсөө л хүмүүсийн хүлээлттэй яаж би өөрийнхөө хийсэн ажиллаараа тэр хоёрын холбоосыг яаж бий болгох юм те хүн сэтгэл ханамжгүй байгаа байдлыг нь яаж сайжруулах юм одоо communication харилцааны чадвараа яаж дээшлүүлэх юм гээд айгүй их олон зүйлийг сурч ирсэн. Тэгэхээр залуучуудаа өгөх зөвлөгөө бол 10 жилч бай, их сургуульч бай ерөөсөө л ажил голохгүй хийж эхлэх хэрэгтэй. А гэхдээ ажил голохгүйгээд хамаагүй олцсон ажил хийгээд байж болохгүй. Ер нь жаахан өөрлөгөө ухад сонсоод ирээдүйн карьертэй холбоотой туслах чиглэлийн дадлага ажлуудыг хийж эхлэх зүгээр. Үнэхээр заавал одоо мэрэгжлийнхаа гоё карьерийн ажлыг хийснээс ойлгох зүйл байна. Бас одоо мэрэгжлийн бус ажилласаа ч гэсэн одоо хүн амьдралдаа ухаарч авч болох зүйлүүд их байдаг гэдгийн бас нэг жишээ нь болов уу гэж харж байна л да. Миний хувьд бас нэг асуулт асуумаар байна. Нэг бизнесмений одоо сургалтанд сууж байхад хэлж ирсэн. Одоо хүн зөвлөмж бол зөндөө байна. Мундаг хүмүүсийн ярьсан яриа одоо интернетээр дүүрэн байна. Тэрийг хамгийн гол нь өөртөө шингээж авах нь хамгийн чухал. Шингээж авахын тулд яг хийх ёстой. Өөртөө шингээж авна гэдэг нь бол одоо юу гэдэг нь тэрстэй алдаж оноод яг хийхийг хэлдэймаа гэдэг утга санаатай зүйл хэлж ирсэн л та. Тэгэхээр нөмөө энэ дээр чи ямар бодолтой байна? Би бол нэг хоёр зүйл хэлмээр байна. Эхнийх нь болохоор ялангуяа амжилттайг хараад байгаа хүмүүсийн зөвлөгөөг авахдаа өөрийнхөө үнэт зүйлтэй нийт чинь үгүй юу гэдгийг холбож бодох хэрэгтэй. Хоёрдугаар чиний өөрийн брэнд те personal brand гэж ярьдаг шүү дээ. Хувь хүний брэнд чинь юу юм бэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Тэг хүмүүс брэнд гэхээр их том ойлголтоор ойлгодог л да. Наадах чи яадгийг яаж тодорхойлдог юм гээд. Жишээл бид нар Coca-Cola ч юм уу те Google гээл бид хоёроос асуувал ямар мэдрэмж төрөх вэ? Ямар өгнөд санаанд ч орж ийн. Coca-Cola гэд хэлвэл тий одоо ундаа тэдний сурчлагын одоо нэг улаан өнгө те шууд санаанд орж. Тий. Надад ч гэсэн ингээл 100 сарын баяр ч юм уу улаан өнгө санаанд орж ин те. Тэгвэл компаниудын брэнд бол юм байдаг юм байж. За одоо жишээлбэл Монголоос ярихад за Ожаргал захирлага бай те. MCS санаанд орж ин. За эсвэл Мишель Обама гэвэл ямар хүн санаанд орох вэ? Залуу одоо мундаг эмэгтэй удирдагч те. Тэгэхээр яаж юм нэхэр тухайн хүмүүс угаасаа л хүмүүст аль хэдийн брэндээ үүсгэж гисэн байд. Тэгвэл яг таны тэр тухайн зөвлөгөө аваад байгаа хүний чинь өөрийнх нь брэнд нь юу юм бэ? Хүмүүс юу гэж бодоод байдгийг, өөрөө ямар зүйлийг бүтээмээр, ямар брэндтэй баймаар байгаа гэдгээ тодорхойлцоод үнэт зүйлээ тодорхойлсны үндсэн дээр тухайн орж ирж байгаа мэдлэгийг нэлээд фильтртэйгээр хэрэгтэй хэрэггүйгээр нь салгаж авах хэрэгтэй. Тэгээд дээрэс нь болохоор саний хэллээ шүү дээ. Fail fast, fail often гэдэг ном байдаг. Би бол тэр үгэнд бол маш итгэдэг. Алдаа гаргаал олон жил гаргаж байгаа сурна гэдэг бол нэг бодлын зөв юм шиг мөртлөө нөгөө талаасаа олон жилиг алдаад байгаа байхгүй тий. Тэгэхээр алдаа гаргаж болно. Гэхдээ хурдан алдаа гарах хэрэгтэй. Хурдан суралцах хэрэгтэй. Хурдан хэрэгжүүлээд болж байгаагаа аваад болохгүйгээ орхих хэрэгтэй гэд ийм л зүйлийг хэлмээр миний бодол бол. Өмнөх дугаарадаа бид нэр төсөөлийн тухай нийтэд зочдоосоо асууж ирсэн. Зарим зочдын хувьд бол хүсээд бодоод яваад байдаг дуртай зүйлээ одоо удаан хугацаанд бодсноор биелсэн тохиолдлууд цөөнгөө байсан тухай ярьж ирсэн л да. Өөрөө яг төсөөлтийг юу гэж авч үздэг вэ? Хүн унтахаас өмнө одоо эерэг сайхан зүйл бодоод явхад дал тухамсар нь ажилтгаа гэдэг одоо яриач байдаг шүү дээ. Яг хуу батлагтаагүй л та. Гэхдээ яг тодорхой нөлөө байдаг юм шиг надад санагддаг л да. Өөрөө ингээд төсөөл одоо ирээдүйн карьераа яаж төсөөлж гин тэр төсөөл одоо яг юунаас шалтгаалаад байна? Өөрийн чинь бодлыг бас энэ талаар сонсох гэсэн. Хүмүүс нөгөө төсөөлөд ботхоор биелнэ гээл secret гээл ном итгэдэг штэ тий. Би бол яг тэгэж төсөөлснөөрөө биелнэ гэдэгт бол итгэдэггүй. Гэхдээ зарим нэг судалгааг уншихад бол хүн төсөөлж байгаа үедээ зарим үедээ бодит байдал юм уу төсөөл гэдгээ ялгаж чаддаггүй тий. Жишээл би нүдэн ана 5 минутын турш лимоныг төсөөлөх юм бол магадгүй над тийм лимон чим шиг тийм гашуун чим шиг мэдрэмж төрөөд эхэлж магадгүй. Тэгээд тэрнтэй адилхан би зүгээр яаж төсөөллийг ашигладаг вэ гэхээр миний хүсэж мөрөөдөд байгаа зүйлийг арай илүү бодиттой болгох, арай илүү ойртуулах,
өөр дээрээ арай илүү дүгнэлт хийхэд тустай нэг тийм түүл байдлаар туслах хэрэгсэл байдлаар бол ашигладаг. Жишээлбэл сая асуулаа шүү дээ, ирээдүйд юу төлөвлөж байна гэхээр өнөөдөр би ингээл нэг хүнд коуч хийж болно те 1000 хүнд коуч хийж болно. А гэхдээ би 1 сая хүнд коуч хийх боломж байхгүй. Тэр хүмүүс ч гэсэн магадгүй коучинг авах чадвар байхгүй ч болно те. Тэгэхээр би коучинг авч чадахгүй байгаа. Тэр олон 100,000 хүмүүст яаж нөлөөлөх юм бэ гэхээр магадгүй технологиг ашиглах байх л та. Тэгэхээр миний төсөөлөл бол хиймэл оюун ухааныг ашиглаад ч юм уу те. Зүгээр нэг гэрт сууж байгаа одоо би завхан төрсөн л доо. Завхны одоо нэг тосон цэнгэл ч юм уу те нэг суманд сууж байгаа. Ерөөсөө интернет ашиглаж чаддаггүй охин асуудал гарах юм бол технологийн тусламжтайгаар хиймэл оюун ухааны тусламжтайгаар өөртөө коучинг хийх боломжтой ч юм уу. Нэг тиймэрхүү зүйлийг хүсдэг. Тэгэхээр энийг зүгээр төсөөлөхтүүдэд таны төсөөлөл айгүй биелэх боломжтой л бодоод байна л да. Яа тэгэхээр одоо хиймэл оюун ухаан технологи маш хурдтай хөгжиж байна. Магадгүй одоо ингээд тухайн одоо коучинг авах байгаа хүний мэдээллийг ингээд дата шинжилгээ шууд шинжилээд таны ярьсан яриануудыг магадгүй өмнө ингээд бичээд авсан байвал тэр хиймэл оюун ухаан ажиллаад магадгүй зөв зөвлөгөөг өгдөгч байд юм уу. Тиймэрхүү одоо яг төсөөлөхөд бэрх байж магадгүй ч гэсэн тиймэрхүү боломжууд бас нэлээд нэмэгдэх байхаа гэж би хувьдаа бас төсөөлж байна. харин тий надад бол тэгж бодогддог байхгүй юу. Одоо жишээлбэл хүмүүс магадгүй ингээл стрессцэн ч юм уу те жаахан сэтгэл готролд орцсон ч юм уу эсвэл өөр дээрээ ажилламаар байдаг гэрээсээ гармааргүй ч юм уу те эсвэл өөртөө таалагдахгүй хүмүүстэй уулзмааргүй байж болно шүү дээ. Тэгвэл өөрийнхөө хамгийн тухтай орчинд ингээ өнгөө сонгодог ч юм уу те. Тэгэл тэр өрөө нь ингээл яг өөрт нь одоо гоё сайхан мэдрэмж төрүүлэх тийм байдлыг атмосферыг бий болгодог. Тэгээ хамгийн дуртай тааламжтай тийм гоё хөгжмөө сонсдог ч юм уу те. Тэгээ өөртөө тааламж төрүүлэх тийм хоолойгоор яг өөрөөс нь одоо нэлийн угсан байдалтай асуулт асуугаад тэрэндээ хариулаад өөрөөгөө коуч хийдэг тийм боломжийг бол технологийн тусламжтай хүн болгонд нэвтрүүлмээр байгаа байхгүй юу? Нэмээд асуухад company of one буюу одоо нэг хүнтэй компани, нэг хүний компани гэдэг ойлголт байдаг шүү дээ. Хүн өөрийгөө одоо байгууллага гэдэг өнцгөөс нь хараад одоо энэ тал дээрээ сул талтай байна ажилламаар юм байна ч гэх юм уу. Ингэснээр яг хуу зарим одоо амжилттай хүмүүсийн жишээг харахад бол маш бүтээмж өндөртэй олон янзын ажлыг зэрэг амжуулдаг ийм бололцоонууд бас харагдаад байдаг. Та энэ дээр залуу мэрэгчлэтнүүдэд юу гэж зөвлөх вэ? Зөвхөн нэг ажиллаараа өөрийгөө одоо хязгаарлаад байх хэрэггүй байх гэж би боддог л доо. Тэгэхээр аль болох тэр олон талын чадамжаа зэрэг хөгжүүлэх, өөрийгөө одоо байгуулах систем гэдэг талаас харах дээр одоо яг бол анхаарах зүйл юу байдаг вэ? За карьерийн ойлголтод бол зарим нэг карьерийн зөвлөхнөр зүгээр одоо хошин байдлаар 10 жилээс илүү хугацаанд нэг компанид ажилласан хүмүүсийг dinosaur буюу динозавр гэж нэрлэдэг байгаа байхгүй юу сүүлийн үед те. Тэгэхээр энэ бол нэг тийм муу зүйл гэсэн үг биш л те. Ер нь сүүлийн нэг 5-10 жилд хүмүүс нэг 2-3 жил орчим дандаа ажиллаж солиод байна шүү дээ. Гэхдээ зарим хүмүүс бол 20 жил нэг компанид ажилласан мөрнөөсөө илүү их тийм ад жаргалтай, амжилттай, илүү эрч хүчтэй ажилладаг байхгүй. Яагаад тэгж юм нэхэр алхам тутамдаа арай өөр орчинд, арай өөр хүмүүстэй, арай өөр ур чадварыг, арай өөр байдлаар суралцсан тухайн хүмүүст илүү сэтэл олж өгдөг. Нэг хүн төвтэй гэхээс илүүтэйгээр нэг хүн байж болно, 1000 хүн байж болно. Тэрнээс илүүтэйгээр яг өөр орчинд, өөр хүмүүстэй нөгөө комфорт гэдэг байгаа тэр тухтай бүсээсээ л тогтмол гарч чадах нь илүү чухал. Түүнээс биш 1000 хүнтэй бүтэн байнгын 2 жил ажилласнараа илүү сурна ганцаараа байснараа бүтээмжгүй байх гэсэн зүйл бол биш. Хэр зэрэг өөрийгөө тухгүй бүст оруулж ийн, хэр зэрэг чаленж хийж ийн гэдгийг тодорхойлвол илүү зөв юм шиг санагддаг. Баярлалаа. Тэгэхээр LinkedIn-ийн талаар асууя. За би ингээд сэдв амар хурдтай өөрчлөөд байгаа шүү. Яа тэгэхээр манай сонсогчдод бол янз бүрийн төвчний мэдээлэлтэй байгаа. Тийм учраас аль болох илүү олон хүнд бас хэрэг болох болов уу гэдэг үднээс асууж байгаа. Таны LinkedIn-ийг үр дүнтэй ашиглах тухай подкастыг бол сонссон. Та залуу мэргэжилтнүүдэд хандаа дахиад зөвлөөч. LinkedIn нэг яагаад бид нэр Facebook, Instagram-аас илүү хэрэглэх ёстой гэж. За LinkedIn бол ерөөсөө өнөөдөр байгаа цорын ганц мэргэжлийн платформ. Тэгэхээр Facebook-ээр бол би сайнууд туулаа, сайн уу анхаа, хоёлаа кофе уу, мэргэжлийн тухай ярих гэж бол хэдэж бичихгүй те. Яагаад энэ бол мэргэжлийн бос. Тэгэхээр мэргэжлийн төвшөнд карьераа сайжруулахыг хүсэж байгаа бол LinkedIn-ийг сонгох хэрэгтэй. LinkedIn-ийг яаж ашиглах вэ гэдэг дээр бол нэг хоёр зүйлийг хэлмээр байна. Эхнийх нь болохоор айж болохгүй. Хүмүүсийг ингээ анзаараад байхаар LinkedIn-нэр хүмүүс хайчаад илүү өөртөө ойролцоо төвшөнд гэх юм уу? Өөрт нэг арай тав тухтай санагддаг хүмүүс рүүгээ бичгийг ирмэлддэг.
Нөгөө нэг comfort zone гэдэг байгаа шүү дээ. Тухтай бүсээсээ гарна л гэд яриад байна шүү дээ, тий. Тэгэхээр яг л тухтай бүсээсээ гарсан хүмүүс рүүгээ мессеж бичих хэрэгтэй. Тэгээ тэр хүмүүс рүүгээ зоригтой тогтмол бид нар ном уншихтаа өдөр болго ном унш гэдэг шиг өдөр болгон тийм хүмүүс рүү мессеж бичих хэрэгтэй. Тэгээ холбогдох хэрэгтэй. 7 хоногт ядаж 2-3 шинэ хүмүүстэй нэг онлайнаар нэг 20-30 минут ярилцаж сурах хэрэгтэй. Тэгээд ашиглана гэхээр ямар мессеж бичих юм бэ? Зүгээр мессеж бичээд байх юм уу гэдэг асуудал гарч ирнэ, тий. Тэрэн дээр хоёр дахь зөвлөгөө байна. Хоёр дахь зөвлөгөө нь юу вэ гэхээр чи ямар нэгэн хүн рүү холбогдчихлоо бол ярилцахыг хүсчихлээ бол хоёр талдаа win-win байх хэрэгтэй. Дандаа хоёр талд хожил байх хэрэгтэй. Жишээл би туул руу LinkedIn-ыг ашиглаад мессеж бичиж гэж бодъё л та тий. Хамгийн ихэнд миний хийх зүйл бол туулын профайлаар зочлно. Туул ямар компанид ажиллаж ирсэн. Надад сонирхолтой ямар зүйл байна. За тэгээ би туул руу бичиж олно шүү дээ. За туулаа ингээд Австрали улсад өмнө нь Монголд те одоо жишээлбэл хоолны бизнесийн ийм үйл ажиллагаа хариуцдаг байсан юм байна. Би ч гэсэн өмнө нь яг ийм технологийн компанид 1-3 сар ажилласан. Гэхдээ та уг нь бол өөрөө ийм мэрэгчлэр төгссөн юм байна шүү дээ. Тэр нь надад их сонирхолтой санагдлаа. Яаж юм гэхээр тухайн хүн дээр судалгаа хийх нь бол хамгийн нэгдүгээр чухал. Хоёрдугаарт нь за би таныг судалчлаа. Та надтай 30 минут яриач гэхээр туулд ямар давуу тал байгаа. Яа тэр хүн завгүй байд тэ завгүй цагаас 30 минутыг надад зориулах хэрэгтэй гэдэг асуулт гарч ирж штэ. Тэгэхээр тэрэн дээр би туулд юу өгч чадах юм бэ? Миний зүгээс ямар зүйл өгснөөрөө туулд ч гэсэн бас давуу тал үүсэх юм бэ гэдгээ маш нарийн тодорхойлох хэрэгтэй. За энгийн жишээ хэлэхэд бол за би бол өмнө нь Лондонд очичоод нөгөө work сурж байхдаа би яг энэ хүмүүстэй л уулзч үзмээр байна гэд өөрийнхөө листийг гаргаж ирсэн байхгүй юу? Дөнгөж одоо Англид очиод эхнээс сардаа гэх юм уу. Тэр хүмүүс бол надад бол мэдээж хэрэг жаа хол санагдаж байгаа шүү дээ, тий. Одоо Английн хамгийн л том компаниудыг удирддаг партнерууд ч юм уу, тий. Хамгийн л мундаг хүмүүс байсан л да. Тэр миний зүгээс бодож байгаад би ерөөсөө нэг судалгааны ажлаа эмэгтэйчүүд, тий. Ялангуяа C төвшөнд C level-д ажилладаг хүмүүст ямар асуудал тулгамддаг юм. Ямар байдлаар коуч хийх хэрэгтэй юм бэ гэдэг судалгаа хий гэж бодоод тэр бүх хүмүүстэйгээ судалгааны ажлаар ярилцлага хийгэж ураад тэгээ би бол нэг 80-90 одоо Английн бүх удирдах төвшний хүмүүстэй уулзчихсан байхгүй юу. Тэгээ буцаагаад судалгааны ажлаа танилцуулж байгаа байхгүй юу. Ийм байдгийм байна. Иймэрхүү асуулт гарч ирсэн юм. Тэгэхээр нөгөө хүмүүс чинь ч гэсэн даваа тал үүсэж байгаа байхгүй юу. Тэгэхээр аль талдаа win-win зарчмыг ашиглаарай гэж бас зөвлөмөр байна. Түүнээс биш би тантай уулзмаар байна, би таныг хүндэлдэг гэд хүмүүс рүү мессеж өгч болохгүй шүү дээ, тий. Эсвэл шууд надад зөвлөөч, ментор минь болооч гэдэг юм уу те. Тэр бол айгүй тийм профешнл биш одоо хандлага гэдгийг бас харж илаа. Таныг сая LinkedIn гэдээ ярьсан чинь бас таны яг LinkedIn төдийгүй бусад одоо арга хэрэгслүүдийг ашиглаад networking сайн хийсэн гэдэг өнцгөөс би бас хараад байна. Би хамгийн эхлээд номгийн бол нөгөө нэг айдсын тухай ярьсан TED Talk дээр ярьлаа да. Тэрийг үзсэн юм байна. Гэх мэтчлэн ингээд өөрөө бол мэдээж яг энэ мэрэгжлийн хүрээнд айгүй сайн танигдсан. Энэний нэг нууц нь бас networking сайн хийсэн болов. Та өөр бусад ямар байдлаар networking хийсэн бэ? Одоо Англид төгсж ирээд Монголд одоо илүү олон хүнтэй холбогдоод ингээд ажиллах та. Хөдөлмөр зуучлалын компанид бол миний networking чадрыг үнэхээр сайн нээж өгсөн. Яа тэр хөдөлмөр зуучлалд ажиллана гэдэг чинь ерөөсөө л бараа бүтээгдэхүүн зархахын оронд тухайн ажиллаж байгаа ажилтнанд албан тушаалыг л зарна гэсэн үг шүү дээ нэг ясанда тий. Тэгэхээр тэрнтэй холбоотойгоо бол networking ивентүүд ч юм уу дандаа явдаг хүмүүстэй танилцдаг байсан. Гэтэ сүүлийн 3-4 жилд бол би networking ивент дээр очиж хүмүүстэй танилцсан утга учиртай network харилцаа үүсгэнэ гэдэгт бол бас итгэдэггүй. Миний хувьд бол утга учиртай network гэдэг бол өөрийнхөө үнэт зүйлтэй холбоод тухайн хүнийгээ судалчихсан тий. Тухайн хүн үнэн сэтгэлээсээ сониуч байдлаар ханддаг. Асуулт нь бэлэн. Тухайн хүнд юу өгч чадхаа судалсан байдлаар нэлээд стратегтэй networking болов гэж боддог. Ямар ч гэсэн 7 хоногтой бол 3-4 шинэ хүмүүстэй бол Skype-аар call хийдэг. Сүүлийн 5 жил бол тогтмол тэгж хүмүүстэй ярилцсан. Тэгээд нөгөө танилцдаг надад одоо яг үн сэтгэл төрүүлсэн хүмүүстэйгээ maintain гэж яриад байгаа шүү дээ. Одоо тэр харилцаагаа тортоход бас нэлээд цаг гаргадаг. Жишээлбэл би анхаатай бол ер нь удаан хугацааны турш холбоотой баймаар байна те. Сайхан харилцаатай баймаар байна, мэдлэг солилцмоор байна гэд надад бодол төрөх юм бол одоо чамтай ярилцж байгаа хугацаанд надад нэг төрүүлсэн сэтгэл ч юм уу, чиний хобби ч юм уу, чамайг илэрхийлсэн үгнүүд нь шүү дээ. Тэрийг бол би бичээд авчдаг.
Анхаа хөгжмөд дуртай байна, анхаа мэдээлэл дуртай байна те. Уул уурхай холбогдолтой мэдээнд дуртай байж гэдэг юм уу те. Тэгэл дараа нь одоо Bloomberg ч юм уу, Financial Times ч юм уу ямар нэгэн мэдээлэл уншиж явахдаа одоо жишээлбэл уул уурхай мэдээ гараад ирэх юм бол энэ нөгөө анхаагийн сонирхдаг шинэ мэдээлэл байна шүү дээ гэж чам руу мессеж явуулдаг. Сайн уу анхаа ийм мэдээлэл байна шүү дээ чи уншаараач гэдэг юм уу. Энэ яаж юм тэгэхээр аль хэзээний бий болгоцсон нэтворкоо сүлжээгээ тордод туслаад байгааг шинж байхгүй юу? Би хувь хүний хөгжлийг амар сонирхдаг шүү ч гэсэн. Тэгэхээр нэг удаадаа те за анхаатай их гой гүнстгэл төрүүллээ танилцлаа гэчээд тэгээд дараа нь нэг 6 сарын дараа хөөе хаа анхаа гэдэг нэг таньдаг хүн шиг уулзаад байхаг бол утга учиртай нэтворк гэж бол хэлэхгүй. Тухайн цаг мөчтөө байнгын цагаа зарцуулах хэрэгтэй. Танил гэдэг бол утга учиртай нэтворк биш л гэсэн үг. Би энэ дээр бас Монгол эмэгтэйчүүдтэй илүү холбоод асуувал хэрэгтэй гэж бодлоо. Яагаад тэгэхээр Монголын одоо нийгэм соёлын онцлог байдлаас хамаарат эмэгтэй хүн ингээд шууд магадгүй нэг залуу эмэгтэй мэрэгчлэн байлаа нэг захирлын туршлагаас суралцъя гэд холбогдож байгаа бол магадгүй нэг тийм соёлын талаасаа ч юм уу буруу ойлгох тал бас байдаг шүү дээ тий. Тэгэхээр энэ дээр одоо бид нар яг яаж хандах ёстой юм болоо? Залуу эмэгтэйчүүд маань одоо хэрээрээ ахиулмаар байдаг. Мундаг хүмүүстэй бас ингээ нэтворкинг хиймээр байдаг. Энэ дээр таны ажигласан зүйл юу байв? Ер нь чиний асуултыг бол ойлголоо. Гэхдээ их юм өөрчлөгдсөн байхгүй юу? Одоо бид нар бол залуучуудаас те за та ингээд удирдлагын төвшний эмэгтэй хүмүүс рүү ингээд мессеж бичгээд танд ямар нэгэн асуудал тулгардгүй яадаггүй гэж бол бид нар асуудаггүй те. Тэгэхээр бид нар өөрсдөө яаж юм гэхээр ингээд эмэгтэй эрэгтэйгээ зааглаад идэг. Тэгээ эмэгтэй хүмүүст ийм асуудал гардаг гэдэг байдлыг одоо өдөөгд идэг гэх юм уу? Тухайн хүн маань зөв асуултаа асуугаад зөв зорилготойгоор яг зөв байдлаар мэрэгжлийн төвшөнд илэрхийлж чадах юм бол одоо хүүсний гендрийн асуудал бол харьцангуй бага. Гэхдээ намайг одоо 13 онд ч илүү нэтворк хийгээд би бас нөгөө мессежээ ч гэсэн сайн бичиж чаддгүй л байсан баг. Хүмүүс рүү мессеж явуулаад би тантай кофе уугсан юм а те таны дуршлагыг сонсгосон юм а гэд хэлж яхад бол надад 2 3 ийм асуудлууд бол тулгарч ирсэн. Тухайн хүмүүс маань над руу ингээд чүнэ орой залгах ч юм уу те. Эсвэл бол одоо хоёлаа орой хоол идэм мэдээч гэдэг юм уу. Эргээд бодохоор би тэндээс ямар дүгнэлт хийсэн бэ гэхээр миний асуулт миний арга барил бол өөрөө мэрэгжлийн төвшөнд байгаагүй. Би зүгээр би таны туршлагыг судлахсан юм а би тантай кофе ууя гэхээс илүүтэйгээр илүү мэрэгжлийн төвшөнд байх юм бол хүмүүс эрэгтэй эмэгтэй гэхгүйгээр яг л адилхан ханддаг. Гэтэ одоо нэг elephant in the room гэдэг шүү дээ. Яг өрөөнд дотор байгаа тэр том зүйлийг бол ярихгүй байж болохгүй. Тэр нь юу вэ гэхээр бүх зүйл тэнцүү байна. Эмэгтэй эрэгтэй хүмүүс яг адилхан гэдэг бол тэрэн шиг худлаа юм бол байхгүй. Миний судалгаан дээр ч гэсэн гарсан. Одоо Английн ч бай, Европын ч бай, ерөөсөө ингээл удирдах төвшний гүйцэтгэх захирлын хэмжээнд эмэгтэйчүүдтэй ярилцах хийж яхад ямар үр дүн гарсан бэ гэх юм бол би өөрийнхөө мэрэгжилтэй холбоод ярихад эрэгтэй хүнийг бол зөвхөн карьерийн хувьд коуч хийж болдог. Би зөвхөн анхаагийн бүтээмжийг ярьж болно, зөвхөн карьерийг нь тусдан салгаад ярьж болдог байхгүй юу? Эмэгтэй хүмүүсийг болохоор зөвхөн карьер ажил гэж салгаж болдгүй юм байна гэдэг дүгнэлт гарсан судалгаан дээр. Эмэгтэй хүнийг илүү бүтээмжтэй, илүү сайн үр дүнтэй коуч хийх юм бол тэр амьдралыг нь, тэр одоо хувийн амьдралыг нь те нөхөр хүүхдийг нь, ажлыг нь хамтд нь коуч хийж илүү үр дүнтэй болдог. Гэр бүлтэй нь хамтд нь коуч хийдэг гэсэн. Тэгэхээр нөгөө талаасаа мэрэгжлийн байгаад байгаа боловч нэг талаасаа бол эмэгтэй хүн эрэгтэй хүн яг л адилхан гэж бол тийм зүйл бол байхгүй. Эмэгтэй хүмүүстээр илүү дарамт бол ирдэг. Та түрүү C төвшний удирдлагуудын дунд судалгаа хийсэн гэж ярьлаа. Тэр хүмүүс мэдээж одоо карьерийнхаа оргилд гялцаж яваа мундаг эрх хүнд байна. Тэднэрт одоо тийм нийтлэг шинж тэмдэг ажиглагдав. Хийж байгаа ажилдаа дуртай ч байд юм уу? Нэг тийм хандлагын хувьд хүү хүний талаасаа тийм нийтлэг шинж тэмдэг ер нь танд ажиглагдав. Зуршлын хувьд ч гэх юм уу тийм. Ажиглагдсан. Хамгийн ихний зүйл бол яалтчгүй дахиад нэтворкинг байсан. Энэ бол миний нүдийг нээсэн. Миний ер нь ярилцлага авч исэн, судалгаа хийж исэн хүмүүсийн бол номер 1 ажиглагдсан хандлага бол ерөөсөө нэтворкингийг өдөр тутамдаа хөвшүүлж чадсан. Гэхдээ зүгээр нэг нэтворк биш шиг утга учиртай, харилцан хожлолтой гэх юм уу? Тим стратегийн тим нэтворкийг маш сайн хийж чаддаг. Хоёрдугаар гэх юм бол яг зөв цагтаа өөрийн хамгийн чухал зүйл дээрээ ямар ч distraction байхгүйгээр цагаа зарцуулж чаддаг. Ер нь их амжилттай хүмүүсийг харуулахаар тал тийшээ сийчсэн нөгөө салхин тийсээ хамхал гэж ирдэг шүү дээ. Олон зүйлийг зэрэг хийх гэдэг тийм завгүй хүмүүсээс илүүтэйгээр
яг өөрийнхөө чухал гэж ботсон зүйл дээрээ 100% цагаа зарцуулж чаддаг. Төвлөрч чаддаг. Тэгээ чухал биш гэсэн зүйлээ орхиж явуулж чаддаг. Бас нэг зүйл анзаарчихсан үгүй гэж хэлж чаддаг хүмүүс. Уучлаарай үгүй. Уучлаарай би хүсэхгүй байна. Уучлаарай энэ надад тохирох зүйл биш байна гэдгийг санаа зовхгүйгээр айдсгүйгээр хэлж чаддаг. Тэгээд төгсгөлд нь гэх юм бол энэ коучинг асуултыг энэ сонсох чадварыг маш сайн эзэмшсэн. Өөрийгөө маш тодорхой товч илэрхийлж чаддаг юм уу гэж анзаарчихсан. Би ухаалаг ажиллах гэдэг нэг ном орчуулсан. Тэн дээрээс миний нэг олж авсан нэг гой санаа бол ингээд хүн одоо том юм эхлэх гээд байгаа бол одоо карьерийн шилжилт хийх гээд байгаа бол ч гэдэг юм уу. Одоо за магадгүй том одоо амжилтанд хүрэх гээд нэг том алхам хийх гээд байгаа бол эхлэхээс өмнө шаналлаадахаас илүүтэй зүгээр л яг эхлээл тэгэл явцын дунд ингээд суралцаад явах нь чухлаа гэдэг ийм санаа гарч ирсэн л та. Энэ дээр та ямар бодолтой байна вэ? Энэ дээр миний бодлол түрүүний хэлжсэнтэй уялдаж байна. Суралцаж болно. Маш хурдан айдсгүйгээр туршиж үзэх хэрэгтэй. Турших хамгийн чухал. Гэхдээ хурдан турших хэрэгтэй. Уналтын цэг гэж байгаа. Уналтын цэг дээрээ цаг алдаж болохгүй. Маш хурдан унана. Гэхдээ буцаад босох нь хурдан байх хэрэгтэй. Тэгэхгүй бол унаад нэлээд удаан унжгаад дахиж дээшээ босоод дахиж унаад яваад ах юм бол нөгөө том зураглаар нь харахаар нөгөө ихлүү амжилттай байгаа хүмүүсээс цаг алдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр хурдан туршина. Гэхдээ уналтын цэг дээрээ маш хурдан босож ирнэ. Би бол тэгж л бодож байна. Бас карьерийн хувьд ингээд нас яалтчгүй ингээд бас чухал хүчин зүйлүүдийн нэг гэж одоо бодогддог штэ. 30 эдтэй хүн карьерийн хувьд ямар эрсдэл хийх үү, 40 эдтэй хүн ямар эрсдэл хийх үү, 50 гарсан хойноо өндөр эрсдэл хийх үү гэдэг юм уу. Энэ дээр одоо тийм бид нар буруу ойлгоод байдаг тийм ойлголт байна уу? Магадгүй Америк, Монгол арай өөр л байх л та. Одоо Америкт бол 60 гарсан хойноо бол жинхэнэ карьер нь жинхэнэ оргилдог ялцж идэг ч гэдэг юм уу. Монголд бас яг арай өөр байж магадгүй. Гэхдээ сүүлийн үед бол мэдээж өөрчлөгдөж байгаа л доо. Магадгүй одоо өөрийнхөө насыг харж агаад ямар үед одоо карьерийн шийдвэр яаж гарахын гэдэг дээр одоо анхаарах хэрэгтэй зүйл байна уу? Энэ бол их зөв асуулт байна л да. Хүмүүс бол нас хамаагүй хизээч карьер ахилж болно гэж ярьдаг те. Яагаад гэвэл энэ сонсоход тийм урам зориг өгөхөр сонсогдоод байгаа байхгүй юу? Гэхдээ яг бодит байдал дээр бол нас бол мэдээж хэрэг хамааралтай. Ялангуяа Аз соёл бол Европ соёлоос их өөр шүү дээ те. Тэгэхээр юун дээр хамааралтай вэ гэхээр ер нь нэг за сургуулаа төгсөөд нэг 20-оос 30 наснда чиний саяны хэлээд байгаа тэр тухтай бүсээсээ гарах олон салбарыг олон зүйлийг туршиж үзэх маш сайн удирдахч хүний доор ажиллаж үзэх бол ялтчгүй чухал санагдаад байна. 30-аас 40 насны хооронд бол яг өөрийн гэсэн чи бусдаас арай илүү хийж чаддаг те. Чиний давуу талыг илүү тодтогсон. Чиний карьерийн хувьд бол илүү үн цэнтэй өөрийн гэсэн тэрнийг зүйлийг маш сайн шүүрж олж авах хэрэгтэй. Тэгээд тэрийгээ их сайн тордож услах хэрэгтэй. Тэгээд магадгүй 40-оос 50 насны хооронд бол амьдрал арай secure болоод ирэх боломжтой те. Тухайн үед бол буцаагаад өөхтөрөө ажиллах. Одоо жишээлбэл нийгэмдээ ямар нэгэн зүйл хийх ч юм уу те. Эсвэл арай өөр одоо өмнө нь хийхийг хүсдэг байсан зүйлүүдэд туршиж үзэх ч юм уу. Буцаагаад дахиад нөгөө эргэлт маань буцаад ирдэг л те. Зарим хүмүүсийн хувьд ямар асуудал гарч ирдэг вэ гэхээр яг хүмүүсийн сонирхлоор ажиллаа хийж явж агаад нэг 50 төхөөд ирэхлээрээ над дээр тэгэж ирдэг хүмүүс байдаг л та. Би бол ингээл насан туршдаа мөнгөний төлөө ч юм уу те. Эсвэл бол нийгэмдээ хүлээн зөвшөөрөхдгийн төлөө, эсвэл бусдад таалагдахын төлөө ажилласан чинь би ер нь ажилдаа дуртай ч биш юм байна. Би одоо ингээд ажиллаа сольчих гэхээр хүн амтан, эхнэр маань, нөхөр маань, найзууд маань юу гэж хэлэхээ санаа зовоод одоо ингээд 50 гарчаад би ямар зурагчин болтой нь штэ гэдэг асуулт гарч ирдэг байхгүй юу? Тийм учраас аль болох эрт олон зүйлийг туршаад өөр дээр их дүгнэлт хийх нь чухал. Насны үед бол би тэгж хэлмээр байна. Та сая өгөх гээ ярьлаа. Мэдээж судалгаагаар бол хүн дандаа материалыг юм аваад дандаа хүн ажралтай болоод байдаггүй. Ажралын түвшин мөнгө ихсхийн хэрээр дандаа ихсээд байдаггүй. Харин бусдад өгснөөрөө бас ажралтай болтгоо гэдэг судалгаа хүртэл байдаг. Та энэ чиглэлд яг өөрөө юу хийдэг вэ? Өгөх тал дээр гэж юм те. Тэгээ миний хувьд бол хамгийн сүүлд бол би нэг Global Nomad Planner гэх төлөвлөгч дэвтэр гаргасан. Энэ бол миний хүмүүст өгж байгаа бас нэг зүйл. Яагаад тэгэхээр хүн болгоныг би коуч хийж чадахгүй түрүү хэлсэнчлээ. Тийм учраас ядаж коучинг асуултуудаа оруулаад
хүмүүсийн амьдралыг өөрчлөхтэй жижигхэн сонсогдоод байгаа байхгүй юу дэвтэр гэхээр те. Гэхдээ өдөр болгон бүтэн жил энэ дэвтрийг хөтлснөөрөө таны ажил амьдрал цагийн менежментийг чинь сайжруулнаа гэд миний хийсэн бас нэг зүйл. Хоёр дахь зүйл бол би яг одоо ном бичиж байгаа. Карьерийн хувьд ч юм уу те, ярилцлаганд орохын хувьд ч юм уу, карьер сонголтын хувьд. Тэгэхээр энэ бол бас л хүн болгон коучинг авч чадахгүй юм чаа. Ядаж номын дэлгүүр ороод карьерийнхаа хувьд ном унших гэдэг дээр бас нэг өгч байгаа зүйл. За тэгээд дээрэс нь мэдээж хэрэг сайн дурын ажлуудад оролцдог. Бас л миний өгж байгаа нэг хэлбэр. Таны Nomads Planner гэдэг дэвтэр чинь бас эхний захиалга нь дууссан гэж хэлсэн тий. Тийм. Эхний захиалга дуусаад хоёр дахь захиалга маань авагдаад удахгүй дуусж байгаа. Тэгэхээр хүмүүс маань амжиж бас захиалгаа өгөөрэй гэж уриалъя. Та сая коучинг асуултуудтай гэлээ. Миний хувьд бас яадлах нэг тиймэрхүү төстэй дүү тийм асуулттай дэвтэр дээр дөнгөрсөн 100-аас хойш ажлуудаа төлөвлөөд яг тэр нэг асуултуудад нь хариулаад явсан ч амар үр дүнтэй санагдаад байгаа. Би бас нэмээд асуумаар байна. За яг хуу цагийн менежмент, одоо networking гэдэг мэдээж ингээд чухал сэдвүүдийг бид нэр ярьж болж байна. Гэхдээ яг хүн энгийн байдлаар хүнд илүү ойлгуулахын тулд хүн өөрийгөө одоо хангалттай биш байгаагаа ойлгохын тулд цаашаа явахын тулд хүн өөрөөсөө ер нь юу гэж асуулах өөрийгөө магадгүй коуч авч чадахгүй юм ч байт юм уу. Коуч авах боломжгүй байгаа хүн байна. Өөрөөсөө юу гэж асуугаад өөртөөгөө яаж тулж магадгүй өөртөө нэг дотоод яриа гэж байдаг шүү дээ тий. Тэр үгээр хэлбэл өөрөөсөө юу гэж ингээд тийм утга учиртай асуултыг асуугаад хариулах гэж хичээж их хэрэгтэй юм болоо. Энэ бас надад чухал санагдаад байна л та. Сайхан асуулт. За хамгийн нэгдүгээрт бол миний одоо тэр дэвтэр дээр Wheel of Life гэл амьдралын тойрог гэл одоо их олон хүмүүс ярьж байна те. Олон ч хүмүүс зааж байна. Энэ техникийг болохоор яг өөр дээрээ ашиглаж сурах хэрэгтэй. Хамгийн энгийн жишээлбэл. За жишээлбэл одоо сонсож байгаа залуучууд маань ч юм уу те. Цагаан цаасан дээр ингээд нэг тойрог зурал та. Тэгэд 8 тэнцээ хуваачих те. Тэгээд тэр номон дээр юу гэж бичих чинь хамаагүй. Зүгээр өөрөөсөө асуух хэрэгтэй. Миний амьдралын хамгийн чухал 8 хэсэг юу юм бэ гэж өөрөөсөө асуу. Тэгэл гэр бүл, тав тух, карьер юу байдгийг тэрийгэ тодорхойлчихно те. Тэгээ өнөөдрийн байдлаар тус бүр дээр нь би яг хэдэн хувийн сэтгэл ханамжтай байна вэ гэдгээр нь зурчих. За жишээлбэл карьер дээр нь би 50% гэж зурчлаа штэ. Одоо хамгийн чухал асуулт гарч ирнэ. Тэр нь юу вэ гэхээр 100%-аар зурагдах юм бол ямар дүр зураг үүсэх юм бэ? 50% гээд өөрөө хүн зурхад бол амархан байхгүй юу? Тэгвэл яавал 100 болох юм? Хүмүүс их тохиолдолд 100% нь ямар байхаа мэддэггүй байхгүй юу? Жишээл эрүүл мэнд дээр та хэр сэтгэл ханамжтай байна вэ гэхээр дажгүй нэг 70% гээ хилчдэг юм. За тэгвэл 100% нь ямар харагдах юм? 100% байвал танд ямар мэдрэмж төрж ийн гэд асуухаар мэддэггүй байхгүй юу? Тэгэхээр өөрийнхөө тодорхойлсон тэр 8 зүйлүүд дээрээ тултал нь дүүрэн байх юм бол ямар мэдрэмж төрөх юм бэ? Ямар дүр зураг үүсэх юм бэ гэдгийг өөрөөсөө асуух хэрэгтэй. Эхний асуулт бол. Хоёр дахь асуулт нь магадгүй карьер дээрээ 40% гэж зурсан байж болно те. 40-оос 50 руу нэг өдрийн дотор шилжихгүй шүү дээ. Тэр энэ сарда 21 оныхоо 1 сард 40-оос 42% руу очиход 2% руу дээшлэхэд миний зүгээс ямар 3 алхам авч болох юм бэ гэж асуу. Алхам тутамдаа энэ асуултыг өөрөөсөө асуу. За тэгээ 3 дугаарт нь намайг хойш нь татаад байгаа юм юу байна вэ? Айдас юм уу? Явж ер нь айдастай л холбоотой байдیں۔ Тэг би яг юунаас айгаад байгаа? Тэр айцаас гарахын тулд би юу хийх ёстой ингэж ухаад асуух хэрэгтэй. Ямар ч асуулт асуусан ер нь нэг 4 давхраг ухаж асуух хэрэгтэй өөрөөсөө. 4 давхраг. Жишээлбэл одоо сонсогчд маань сонирхолтой байж магадгүй те. Одоо гурлаа ярилцъя л да би анхаагаас асууя. Өнөөдөр чиний хувьд бүтээмжээ илүү сайжруулахын тулд те чиний цагийн менежментээс хойш нь татаад идэг нэг зүйлийг нэрлэвэл чи юуг нэрлэх вэ? За яалтчгүй би Facebook хэрэглээгээ одоо өшөө багасгамаар нэг өдрийн цаг утас оролцсон гэдэг ийм репорт 7 хоногт iPhone дээр гардаг шүү дээ тий. Тэрийг одоо бүр 20-30 минут болгомоор байна. За нэг тийм шийдвэргүй нэг тийм яахаач шийдэхгүй нэг шийдвэргүй цаг хугацаанд бас гараад идэг. Тэрийг бас ингээд багасгамаар байна. Ингээд шууд хийгээл явцдаг ч гэдэг юм уу. Тэгээ заримдаа бас нэг жоохон ингээд экстра юм хийхээс халгадаг үе ч байна яг үүндээ. Нэг тиймэрхүү асуудлууд бол надад жишээ нь байна. За одоо эхний давхраг явчлаа шүү дээ хоёлаа тий. Тэгэхээр хоёр дахь давхраг маань за Facebook хэрэглээгээ багасгахыг гэж байна тий. Facebook хэрэглээгээ багасгахаас чинь хойш нь татсан зүйл нь юу вэ? Заримдаа одоо ингээд мэдээж яг үннийг хэлэхэд бол ажилласаа ядарч хараад
орон дээрээс гівтэх ч юм уу сууж явахдаа ингээл яалтч хуцаа оролтож байгаа юм л та. Тэгэхээр ч одоо би яг тэр үед яг ийм хийнэ гэдэг юм одоо төлөвлөгөөч байд юм уу бодоогооч байд юм уу тэр цаг хугацааг л би одоо сул ашиглаж ийн гэдэгтээ дотроо харамсаад байгаа хэрнээ ингээд яг бодтой үйлдэл хийж чадахгүй л байна гэж өөрийгөө бас голонгуул би өөрийгөө их голдог хүн л дээ бас тэгж бодоол байж. За. Саяны хариултан дээр ингээ 3 зүйл ажиллаж байгаа байхгүй юу? Эхнийх нь болохоор чи ингээд бодсон шүү дээ хэдэн секундтэй. Тэгэхээр зөв асуулт гэдэг бол яг ингээ бодхоос эхэлдэг. Нэгдүгээрт нь. Хоёрдугаарт нь чи сая ингээл ядарч мадарсан үедээ гэртээ очиод уцаа хардаг гэж хэллээ шүү дээ. Тэгэхээр яаж юм нэхэр чиний тухайн өдрийн стресстэй байдлыг уцаа гүйлгээ Facebook харсан баг ч гэсэн нэг допамин ялгаруулаад чамд happiness өгöd байгаа аахгүй юу те? Гурав дахь санаа нь юу гэж гарч ирж байна нэхэр би төлөвлөөгүй болохоор очиод яг юу хийх нь тодорхой биш болохоор би Facebook-аа ухдаг гэж хэллээ шүү дээ. Тэгэхээр яаж юм нэхэр ийм зөв асуултаараа давхархтайгаар асууснаар өөрийнхөө шийдлийг олоход нь туслана л гэсэн үг. Тийм учраас коучинг хэрэгтэй байдаг байхгүй юу? Би коучинг авч ирсэн Домингоос. Тэгээд маш чухал асуултуудын хариултыг олсон. Тэр асуултууданд хариулснаас хойш айгүй олон зүйлүүд тодорхой болчихж байгаа байхгүй юу? Яг нөгөө юм хүсэхгүй байгаа зүйлүүд маань тодорхой болоод эхэлчихэж байгаа байхгүй юу? Хүсэх биш хүсэхгүй байгаа зүйлүүд тодорхой болгоч бас нэг талаараа одоо нөгөө eliminate гэдэг чинь ингээд нөгөө нэг юм шаардлагагүй юмнуудыг чинь замаас ч холдуулаад эхэлчихэж байгаа байхгүй. Хүсэл гэдэг чинь өөрөө нөгөө нэг хязгааргүй зүйл шүү дээ. Ингээд хязгааргүй олон хүсэл байгаад байдаг. Тэр алийн сонгож авахаа мэддэггүй. Тэнгүүд тэр олон хүслүүдийг ингээд хасаад эхлэнгүүд тэр яг хүсэж байгаа зүйл чинь илүү тод харагдаж эхэлдэг юм байна лээ. Тийм. Би сая киногоор ярил би сая трейлер үзчихлээ. Түрүү намын нэг юм хэлчихсэн. Би юу гэж хэлчихсэн гэхээр тий туултаа санал нэгдэж байна. Зарим хүмүүс бол насан туршдаа коучинг, ер нь коучинг хүн болгонд л хэрэгтэй л дээ. Гэхдээ байнгын авч чадах боломж болцоо байхгүй шүү дээ. Тэгэхээр хүмүүс ер нь ямар нэг үнээс зөвлөгөө авахдаа сая туулын хийсэнчлэн дээр inspirational speaker тий motivational speaker гээд мэргэжлийн коуч гэдэг хоёр хүнийг ялгах хэрэгтэй. Би бол та нар чадна тий та нар цагаа өр бүтээмжтэй өнгөрөө гэд чангаард хилээд идэх хүн бол биш байхгүй юу тий. Тэгэхээр гаднаас ирж байгаа мэдээллийг авахдаа ер нь яагаад энэ надад хэрэгтэй юм гэдгээ фильтр хийж цензургүй байхгүй болвол одоо чи чадна гэдэг би чадна гэж гараад яаж чадхаа мэдэхгүй эргэлдээдгүй гэдэж болохгүй л гэсэн үг. Нэмээд тодруулаад асуухад нэг backward planning гэдэг одоо байдаг штэ. Эцсийн үр дүнгээ хараад тэгээд нааш нь татаж төлөвлөдөг жил, сар, өдөр гэд ингэж төлөвлөдөг штэ тий. Ингэж төлөвлөхдөө одоо хэрэгтэй техник, аргачлалч байд юм уу? Тийм зүйл ер нь байдаг болов. Яг энийг үр дүнтэй ашиглахад ер нь юунд анхаарах хэрэгтэй юм бол? Цагийн менежмент талаас нь асууж байна уу? Тийм их гоё асуулт байна. Хамгийн эхлээд тэр нэг хүсэж байгаа тэр цаатлын үр дүнгээ давхар шалгаж харах хэрэгтэй. Англиар бол бид нар мэргэжлийн коучингийн хувьд helicopter view гэж ярьдаг. Нисдэг тэрэг view. Монголоор бол би бол mountain view гэж нэрлэх дуртай. Арай ойрхон санагдаад байдаг. Тэгэхээр уулан дээр гараад тэгээд доошоо сайхан хараад нэг хардаг штэ. Сайхан хол ойрыг толдож хардаг те. Тэрнтэй адилхан бүр дээр нь ингээд суучаад тэр доор өөрийгөө явж байгаагаар харах хэрэгтэй. Чи юу юуны төлөө юу хийгээд гүгээд яваад байна вэ? Яах гээд яваад байна гэдгээ нэг жаахан анзаараад дээрээсээ хаяа харчих хэрэгтэй. За дээрээсээ харсан чинь чам таалагдаад эхэлж болно те. Би яг л зөв юмныхаа төлөө яваад байгаа юм байна. За тэгэх юм бол мэдээж хэрэг жил, сар, 7 хоног өдрүүдэд зорилгоо хувааж болно. Хуваагтаа цагийн менежментийн матрикс дүрмийг заавалчгүй баримтлах хэрэгтэй. Хамгийн нэгдүгээрт нь нэн чухал нэн яралтай. Тэ хоёрдугаарт нь чухал мөртлөө тийм их яралтай биш. За гуравдугаарт нь бол их яралтай мөртлөө бас тийм чухал биш. Тэгээд яралтай биш, чухал биш гэж бүх зорилгоудаа 4 ангилаад энэ бол яг миний дэвтэр дээр байж байгаа л да. Тэгээд тэр зорилгоудаа энэ 4 ангилсан дотроо бичих хэрэгтэй. Магадгүй ном унших бол миний хувьд чухал мөртлөө амин тусан яралтай юм байхгүй шүү дээ. Тэгэхээр хоёр дахь руу орж ийн тий. За магадгүй би нэг компани гэрээ явуулахад бол надад нэн чухал биш те. Миний амьдралыг өөрчлөх зүйл биш мөртлөө нэг хийх ёстой ажил байж болно шүү дээ. 3 руу орж болно те. Япон хэл сурыг бодож байгаа маань яг бодит амьдрал дээр тийм их яралтай биш. Учиргүй тийм чухал биш байж болно те. Тэгвэл 4 рүү орж байна. Чухал биш яралтай биш ажлуудаа тархинасаа чөлөөлж явуулах хэрэгтэй нэгдүгээрт.
Хоёрдугаарт яаралтай мөртлөө чиний амьдралд үн цэн өгөх тийм чухал биш ажлуудаа хамгийн бүтээмж багтай цагтаа хамгийн ухаалаг байдлаар хийж сурах хэрэгтэй. Би одоо өөрийнхөө хамгийн бүтээмжтэй цагт өглөө 9 цагт бол компаниудын гэрээ зураад явахгүй шүү дээ. Яг бол энэ миний бүтээмжтэй цаг учраас. Тэгэхээр би арай бүтээмжгүй цагтаа ч юм уу машин дотор төгжөөд явж байхдаа би гэрээнүүдээ явуулах байхгүй юу? Бүтээмжтэй цагтаа хамгийн гол 1 2 дээр орсон зарилгуудаа хийх нь чухал. За дараагийн нэг зүйл болохоор help буюу тусламж. Хэн надад тусалж чадах вэ гэж дандаа өөрөөсөө асууж явах хэрэгтэй. Ер нь ганцаараа бүхнийг хийн гэдэг бол угаасаа байж болохгүй зүйл. Чадахчгүй. Тэгэхээр би хятад хэл сурмаар байгаа бол хэн надад тусалж чадах юм бэ? Би хятад төгссөн хятад хэлтэй ямар хүмүүсийг мэдэх үү гэж дандаа асууж явах хэрэгтэй. Тэгээд төгсгөлд нь бусдаар хийлгэж болох delegate гэж ярьдаг шүү дээ, тий? Тийм зүйл юу байна вэ гэж асуух хэрэгтэй. Тэгэхээр тэрийг асуухдаа өөрөөсөө 2 асуулт, коучинг асуулт асууж байна. Эхний асуулт нь болохоор энэ ажлыг заавал өнөөдөр яг одоо хийх ёстой юм уу? Хоёр дахь асуулт нь болохоор энэ ажлыг яг одоо заавал өнөөдөр зөвхөн надаар хийгдэх ёстой ажил юм уу гэж асуух хэрэгтэй. Тэгж ялгаж ийн гэсэн үг байхгүй. Тэгэхээр цагийн менежментээр бол би иймэрхүү зөвлөгөө ихний ээлжинд өгмөр байна. Би нөгөө devil is in the detail гэдэг үгийг ер нь нэлээд дуртай. Юм болгоныг ингээд детальчилж яг нарийн ингээд ухаж үзэх дуртай. Тэрийг ингээд аваад үзэхээр энийг би хүсэл гэдэг зүйл дээр асуумаар байна л та. Хүний хүсэл бол ингээд мэд үзсэн, харсан, туусан, дуршлага тий юу гэдэг ингээд олон юмнаас бүрэлдэжээж би энийг хүсээд байгаа юм байна гэдэг ойлголт магадгүй төрдөг бах тий. Гэхдээ төрж байгаа хүсэл болгон яг зөв үү? Тэ яг чиний тэр өөрийн чинь илэрхийлэх хүсэл мөн үү? Яг чамд нийцэх хүсэл мөн үү ч гэдэг юм уу те. Ингээд ялгаатай байдаг бах. Гэхдээ энэ дээр яаж анхаарах хэрэгтэй вэ? Хүн хүсэж байгаа юм чинь яг зөв байж бас чадахгүй байж магадгүй гэж бодоод. Хүсэж байгаа зүйлийн чинь үр дүн юун дээр суурилсан бэ гэдгээ өөрөөсөө асуух хэрэгтэй. Хүсэж байгаа зүйл чинь бусдад цаахан харагдах гээд байгаа юм уу? Тэ? Амжилт олдоор өөрийгөө таниулах гээд байгаа юм уу? Тэр хүсээд байгаа зүйлийг чинь нөгөө түрүүн ухан давхаргатай асуулт асууна гэж хэлсэн шүү дээ. Тэрнтэй адилхан тэр хүсээд байгаа зүйлийг чинь яг цаана нэг хүн хүлээгээ сууж шүү дээ. Одоо амьтнаар төсөөлөл нэг баавгаа байна гэж бодчих заяа. Тэр юу хүсээд байна вэ гэдгийг ухаж бодох хэрэгтэй. Ихэнх тохиолдолд чиний хүсээд байгаа зүйл чинь өөртөө биш бусдад таалагдах байдаг байхгүй юу? Бусдад хүлээн зөвшөөрөгдөх байдаг. Тэгэхээр тэр хүсээд байгаа зүйлийнх нь ард талынхан дээр айдас юу бусдад таалах гэдэг юм уу яах гэдэг юм уу гэдгийг ойлгоцсны дараа нэлээд сайн сорт хийчих штэ ялах чинь те. Тэгээ үнэхээр энэ миний хүсэл мөн байна гэх юм бол буцаад цагийн менежмент рүүгээ алхмууд аваад явах хэрэгтэй. Амар жижигхэн жишээ хэлээ л да. Магадгүй би одоо утсаа сайжруулад амар гоё сүүлийн утас амаар санагдаад байгаа бол би магадгүй гоё зураг дараад бусдад ингээ гоё харагдах гээд ээж магадгүй те. Яг зөв. Ерөөсөө ингээд бүр болохгүй л хамгийн ингээнээр би бол яг мэргэжлийн коуч болохоор яагаад гэдэг асуултыг асуудгүй л дээ. Яагаад тэгэхээр яагаад гэдэг асуултыг асууснараа тухайн хүмүүсийг хадуурах боломж олгодог байхгүй юу? Их тийм тэлж ярих боломж олгодог. Яагаад гэж асуучих юм бол ингээд тэгээд 30 минут ярьчих боломжтой те. Гэхдээ зүгээр яг залуучууд маань 5 удаа ч юм уу нэг 7 8 удаа яагаад гэд асуучихад зүгээр хаяа да. Утас амаар ангул яагаад амаараа? Үгүй би гоё зураг амаар. Үгүй чи яагаад гоё зураг амаар байгаа? Үгүй би тэгээ гацж байгаа байхгүй юу? Өөртөө таалагдах гэдэг юм уу? Хүмүүс таалагдах гэдэг юм уу те? Тиймэрхүү аргуудыг ашиглаж болно. Коучингийн хувьд ч бай, хувь хүний одоо өдөр тутмын харилцааны хувьд ч бай, мэрэгжлийн түвшинд ч бай, сонсох ур чадвар гэдэг бол яалтчгүй амжилттай явахын суурь үндсэн одоо үзүүлэлтүүдийн нэг байх гэж бодож байна. Тэгэхээр сонсох чадварыг одоо ямар хэмжээнд байлгавал өөрийгөө одоо тийм мэрэгжлийн хувьд ч бай, хувь хүний одоо ур чадрын хувьд ч бай илүү амжилттай байлгах боломжтой гэж үздэг вэ? Сонсох чадварыг одоо ер нь юугаар үнэлж дүгнэдэм болоо? Хүмүүс цагийн менежмент гэхээр цагаа яаж зөв зохицуулах уу, яаж сошиал медиа хэрэглэгээ болох уу гэдэг. Яг үүндээ бол сонсох чадвараа сайжруулснаар цагаа хэмндэг байхгүй юу? Сайн сонсогч гэж хинбэ гэдгийг ихлэ тодорхойлох хэрэгтэй. За хүмүүс бол их энгийн байдлаар хэлдэг л дээ. Одоо хүмүүсийн яриаг тасалдагч гэдэг юм уу те, төвчээртэй сонсох. За хүмүүсийн яриаг ойлгох, буцаагаад асуулт асуух ч гэдэг юм уу. Тэгэхээр сайн сонсогч гэдэг хүн бол нэг 3 4 чанарыг бол агуулна л да. Миний хувьд бол миний бодлоор бол за хамгийн нэгдүгээрт нь тухайн хүний хэлэх гээд байгаа гол санааг бадаж чаддаг.
гол санааг нь ойлгож чаддаг чадвар. Тэ? А хоёрдугаар буцаагаад тэр хүнээс яг зөв асуултаа асууж чаддаг чадвар бол сайн сонсогчийн бас хамгийн чухал чадвар байхгүй юу? А тэгээ гурав дахь чадвар нь юу вэ гэхээр тухайн хүмүүстэйгээ одоо сонсож байгаа хүнтэйгээ холбогдож чаддаг чадвар. Тухайн хүмүүсийг их тийм тав тухтай өөрийнхөөрөө те яг л өөрийнхөөрөө байх тэр боломжийг бий болгодог. А тэгээ дөрөвдүгээрт нь их нээлттэйгээр ямар ч зүйл ярилцж исэн тийм шүүмжлэл сэтгэлгээгүйгээр шүүмжлэхгүйгээр сонсдог юм чадруудыг хамгийн зөв чадрууд гэж бол нэрлэнэ. Тэгэхээр хэрвээ одоо ямар нэг үнийг сонсож байгаа бол ингээл төвчээртэй сонсоол ан гэсэн үг биш. Нөгөө хүн чинь нуршаал хадуураал яриад иж болно шүү дээ. Тэгэхдээ би сайн сонсогч гээл чимээгүй 30 минут сонсчих юм бол энийг сайн сонсогч гэхгүй. Сайн сонсогч хүн гэдэг бол хизээ зогсоохоо мэддэг. Буцаагаад базаа зөв асуултыг нь асууж чаддаг. Хэлэх гээд байгаа үгийг нь парафрейз буюу арай өөр үгээр ойлгуулж чаддаг. Тэгээд нэг тийм гоё нээлттэй дулаахан харилцаа үүсгэж чаддаг хүнийг л хэлнэ. Миний хувьд бол тэгж бодож байна. Өнөөдрийн бидний урилгыг хүлээн авч манай подкастад оролцсон номиндоо маш их баярлалаа. Тэгээд цаашдынхан ажил амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсье. Энэ болвол манай Idea Plus подкастын 2021 оны хамгийн анхны дугаар байлаа. Манад зочноор оролцсонд маш их баярлалаа. За их баярлалаа. Урьж оролцсон.